За бид нар нүүдэлчин ухаан гэдэг нэртэй энэ төслийг Дундгой аймгийн Дэрэн сумд хэрэгжүүлж байна. 5 орны уран бүтээлчд ирсэн байгаа. Монгол, Австри, Герман, Франц, Финланд. За бид нар яагаад энэ төслийг хэрэгжүүлж байгаа вэ гэхээр сүүлийн үед хүн төрөлхтний өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон өнцгөөс өөр соёлоос ингэж хурж ирээд ярилцахыг хүссэн. Өнөөдрийн нийгэмд энэ ертөнцийн яаж байгальтайгаан зохицон амьдрах ёстой бэ гэдэг эрүүл хайгуулыг хийсэн хүмүүс гэж ойлгож болно. Nomad Spirit is a project by Unique Mongolia and its implementing members, the Alliance Française Ulaanbaatar, the Finnish Embassy in Beijing, the Austrian Embassy in Beijing, and the Goethe Institute in Mongolia. Unique stands for European Union National Institutes of Culture. We are here in Derensum, around about 250 kilometers south of Ulaanbaatar. This is a place where we can really see climate change happening right now, and we ask the artists to develop their artistic perspective on this greater topic of climate change. Дэрэнсум болвол бас говь хээр тал нутагт байршдаг. Бас энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд бас нэлээд автаад байгаа сум байгаа. Тэгээд энэ газар дээр нь бас ирж бид нар бас ажиглаж юу болж байгаа, ямар өөрчлөлтүүд гарч ийн гэдгийг судлах, мөн уран бүтээлчд өөрсдийнхээ өнцгөр энэ талаар ойлголт авах. Тэрнээс гадна бас маш чухал юм нь бол энэ уран бүтээлчдийн хувьд нүүдлийн соёл маш чухал байгаа. Яагаад гэвэл монголчууд уул мөргүү ингээд амьдардаг гэж ярьдаг шүү дээ. Жоохон нөх ухсан ч түүнийг ингээ хаагаад явдаг. Байгальдаа маш ээлтэй, өөрөө ингээ оршин тогтнох боломжтой тийм соёл байдаг. Тэгээ сүүлийн үед энэ соёлыг өнөөдрийн амьдралд яаж ашиглаж болох юм гэдгийг судлахыг хүссэн хүмүүс маш их байдаг болсон. Working with places, with the surrounding of a place, and here I was very much inspired by the architecture of the ger, of the traditional tent. And even before I came here, I was studying a little bit how it's done. And so I was still open for other materials, but it was quite clear that I would like very much, if available, to work with these walls of the ger. It's a very beautiful view from here. And for me, it's a little bit like a small community. All these pieces, each one is different, like we are also different, each one. And in the same time, it reminds to the traditional house, which are also different inside and outside. And so I think there is a lot of relation to this place, and I hope the people will see that. Бүтээлхээ талаар товчхон ярэ. Бид усыг ерөнхийдөө дэлхийн нийтээр юм ус айгүй их байдаг боловч тэндээс яг унтны ус маш бага хэмжээг эзэлдэг. Тэгээд ерөнхийдөө шингэн алдагдах ч юм уу тийм нөхцөлд хүн туслал илэгдэг шиг одоо энд сайран дээр ингээд шингэн ус байхгүй болцсон үед туслал залгаж байгаа тийм л концепц гэж юм. This project is a pure site-specific project, as without this container, which was here, it will not be possible to build this shape. And this kind of shape, I made it for a long time, and here it was just perfect because of it's natural,
and it talk about human and nature and the link between them. So it was kind of natural I did this one. За энд хийгдсэн миний бүтээл маань за бодол автсан байгаль гэсэн одоо концепттэй нэртэйгээр би одоо бодож хийсэн. За гол нь одоо хүн болгон бас бодолд автдаг шиг тэгээд ерөнхийдөө бас нэг хүний тархич юм шиг хэлээр үүсгээд за үүгээр одоо байгаль өөрөө ингээд бодолд автж байна. Одоо энэ уур амьсгалын өөрчлөлт за тэгээд булаарал, цөлжилт, ингээл ус хөөдөл гэл ингээл бүхэл юм дээр одоо байгаль өөрөө гайх мэт, одоо бодол автах мэт тийм утга санааг л агуулж гаргасан байгаа. За тэгээ материалын хувьд л энэ байгальд унсан одоо өвчирч одоо сүйдсэн ийм модыг ашиглаж үүнийг байгалаа одоо амьлуулж гин гэсэн утга санааг гаргаж өгсөн байгаа. Энэ бүтээлийн маань ерөнхий санаа утгал монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн авдар гаднаасаа бол ингээл нэг байж идэг авдар мэт боловч яг өнгөөгөө тарах юм бол ёроолгүй мэт доошоогоо хязгааргүй мэт явсан юм шиг харагдсан. Дотор нь бас мод байрлуулсан байж байгаа. За тэгээд тэр мод маань хүртэл цаашаага үржигдээд маш олон мод юм шиг харагдах үс тийм байдлаар хийсэн байж байгаа. Тэгэхээр өн дээрээсээ бол ер нь говь нутгийн цөлжилт, усгүйдэл юм ээ. За нэг талаас нь бас харахад бүр газар доошоо яваад өчгсөн ширгсэн худагч юм шиг. За нэг бол монголчууд бидний өөрсдийн дотоод мөн чанар байгаль хүний хоорондын шүтэлцээ ч гэдэг юм уу. Тэр талаас нь тэр их бодож хийсэн байж байгаа. I am very happy to be part of the Nomad Spirit project. For the Open Art Day, I am presenting 3 series of works created during the residency. Using materials and locations found here, I developed a large analog photographic piece on old black and white paper, incorporating step plans I collected here. These plans, which are used for my phytograms, are also part of the installative presentation of my work. I also staged mirrors in the open steppe, capturing its vast horizons and tranquil atmosphere as a bridge between humans and nature. Another series features photographs with collected branches, merging them with human forms to suggest new entities. Many thanks to the children who helped me transport them. So, my name is Laura Mertz. I'm an artist and illustrator from Finland. And I came here to teach a workshop to the local children in the village. So in these workshops we use ink and different experimental tools. I like to, in my own work, I like to always try to find a new way of drawing by using tools that are maybe not normally used for drawing. So I don't like to use expensive drawing tools like nice paintbrushes or expensive paper. For me, it's the easier it is to work for me, the cheaper the materials are that I'm using. And I want to bring the same approach to these workshops to children.
анх яг ингээ орж ирэхэд бүр ингээд айгүй сонь хачиргалтай зүйл байсан. Тэгээд тэднийг хараад вау эднэрээр зураг зурна гэж юу бүр ингээд амар гайхажсэн. Тэгээд сүүлд нь ингээд Лаура огшийнхаа ингээд бүх ингээд зүйлийг ашиглаж аваад ингээд дүүрс гаргахыг харсан чинь надад үнэхээр сонирхолтой санагдсан. Бүр ингээд бидний ингээд өдөр тутамдаа ингээд ашигладаг зүйлүүдээр ингээд ямар гайхалтай бүтээл хийдгийг бас ингээд харж авсан. And we make a lot of mess, and it's really fun. And then we continue to develop this drawing technique, and we work with animal images. We're trying to create kind of intuitive, minimal or expressive animal portraits. We're not looking for a realistic way to draw animals. We're looking for a way where we capture the most important or like the most essential about the animal figure that we're drawing, like its movement, its energy, its character, maybe its personality, the way that we perceive it, the way that we feel about the animal. Ингээд яг юу зурхаа мэдэхгүй хэлсэн ч гэсэн ингээд зурх явцад бол тэр одоо зурж байгаа зүйлийн маань утга учир нь гараад ирдгээ гэдгийг бол ингээд ойлгосон. Минийх нэг баава шиг ч юм уу тиймэрхүү юм болчихсон байсан. Тэгэхээр би баа зэрэг бааваны дүрстэй болгож зурсан. За энэ хүн Nomadic Spirit төслийн хүрээнд мөн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хичээл зааж хүүхдүүдтэй ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлж уран бүтээлчнэр маань уран бүтээлээ хийхээс гадна хүүхдүүдтэй ярилцаж мөн одоо өөрсдийнхөө одоо ажилтдаг чиглэлээр одоо хичээл зааж байгаа. Одоо миний хувьд гэх юм бол график урлаг гэж юу юм. Тэгээд маш эко урлаг, маш бага бодог ордог, бага материал ордог. За тэгээд тэр одоо илэрхийлэх гээд байгаа санаан дотроо байгаль орчны төлөө юу хийж чадах юм? Хүн тус бүр хичээх ёстой мó гэх мэтчлэн одоо энэ төслийн хүрээнд яригдаж байгаа бүхий л одоо санаагаа хүүхдүүдтэй ярилцаад тэгээд хамтдаа бүтээлүүд хийж байгаа. Тэгээд хүүхдүүдтэндээ маш одоо сэтгэл бол өндөр байгаа. Цаасан дээр дараад үтсэн чинь ерөөсөө миний төсөөлснөөс хамаагүй илүү хавь илүү гоё дүрс гарч ирсэн. Төсөөлөн бодох сэтгэхүйг маань хөжүүлсэн ч гэх юм уу тийм санагцсан. Картонын цаас гэх юм уу тиймэрхүү зүйл дээр ингээд ийм зураг зураад тэгээд тэрийгээ ингээд аягүй сүлд нь аягүй гоё ингээд бүтээл олгоод ингээд тийм зүгээр л надад зүгээр үнэхээр бүр аягүй сонирхолтой санагдсан. За олон улсын нүүдэлчин ухаан нэртэй төсөл ингээд 90 сумд хэрэгжиж байгаа нь бас үнэхээр их сонирхолтой. Анх удаа бараг хөдөө орон нутгийн бодхон сумн дээр хийж зохион байгуулагдж байгаа нь маш их олон одоо анхаарлыг татж байна. Мөн энэ дөрөн дээр сургуулийн хүүхдүүдэд бас гард орох материалаар урлагийн бүтээл хийх, тэднийг хөгжүүлэх энэ давхар ингээд хүүхдээ авьяасыг нээх, сонирхлын хөгжүүлэх ийм давхар бас одоо сургалт гэх юм ийм явж байгаа нь бас хүүхдүүдэд бас их сонирхолтой. Мөн нутаг оронд ч гэсэн одоо бас нэг үзмэр хинээр нэмэгдэж байгаа ийм одоо онцлог арга хэмжээ болж байна. Тэгээд энэ цаашлаад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэг маршрутын бас нэг төв болох онцлогтой төсөл болж байна. Тэгээд энэ хүү төслийг одоо санаачилж 90 сумд ингээд зохион байгуулсан одоо бахад олон уран бүтээлчид за мөн Европын соёлын институт Европын алт соёлын байгууллагуудаар 90 сумынхаа өмнөөс баяр талархлаа хийлээ. Амжилт хүсье. За энэ өдрүүдэд манай сумд энэ олон улсын уран бүтээлч, чөлөөт уран бүтээлчдийн нүүдэлчин ухаан төслөөр хэрэгжиж сургуулийн сурагчдад сургалт бүтээлийн үзэсгэлэнг гаргаж байна.
Энэ ажлын хүрээнд уран бүтээлчд маань 6 ийм зэг дээр уран бүтээл тойрогсон байгаа. Тухайн баг хамт олонд баярлсан сэтгэлээ сумын нийт ард иргэд засаг дарга түүний тамгын газрын нэрийн өмнөөс илэрхийлье. Замбо ТВ нара дэлхий дайхнаарэ